Дэлхийн номер 1 брэнд Optimum Nutrition-ийн уураг BCA Аминогийн албан ёсны борлуулагч Energy Shop. За бит хоёр нэг бичлэг өмнөх бичлэгэн дээр би ингэж хэлсэн байхгүй. Энэ бичлэг лайк 1000 лайк авах юм бол нэг ярилцлага хийнэ дууг яхахтай дараа гэж хэлсэн. Тэгээд тэр яг амлсан ёсны дагуу ерөнхийдөө нэг ярилцлага аваад тийм skills те. За. Тэгэхээр та юун дөрөнд одоо та дэлхийн хошоо хүрэл медальтай болсон танд одоо баяр хүргье. Баярлалаа. Тэгэхээр дууг яах одоо би танаас нэг юм асуух гэдэг юм л та. За. Таны энэ гарт зүүцсэн байгаа зүйл одоо яг юу вэ? Энэ үү? Тий. Энэ одоо яг нэг Япон солонгос нэлийн сүүлийн үед их дуршиж байгаа юм байлээ. Энэ болохоор яг нэг одоо гарын одоо энэ цусны эргэлтийг энд нь зохимжээний боож өгөө. Боож байна. Тий, тэгэнгүүтээ мөр гараа ирийн одоо хоорондын одоо завсрыг салгаж игч байхгүй юу? Дээрээс нь одоо энд нэг богино эргэлтээр нэг одоо гарын өртгөө, гарын гурамтлаа ихээр одоо нэг цусны эргэлтийг богино эргэлтээр энд нь нэгсэндээ хагас 60-аас 70% боож өгөөд нэгсэндээ эргэлтийн сайжруулах пампыг сайн авуулж байна л гэсэн үг. Баг багаар жалтмалхмаар нэгсэндээ булчингийн чинь илүү томруулж илүү мэдрэмжтэй хийхэд одоо өөр тийм тий тусгаарлаж өгч байна л гэсэн үг л яахгүй. Тэгээд дуршиж үзлээ гэсэн чинь бас ер нь үр дүнтэй юм байна. Би бас яг ингэж асуух гэдэг юм л да. Би яг иймэрхүү зүйлүүдэд одоо ер нь бол сошиал гадны хүмүүс, гадны том тамирчид ер нь ингэж одоо хэрэгэлдэгтэй одоо ийм төрлийн юм. Тэгэхээр би яг үнэхээр одоо үйлчлэгээтэй идэвстэй л гэж асуух гэдэг юм л да. Үйлчлэгээтэй үйлчлэг. Тэгээ би өөрийн биеийн дээр одоо чинь 2-3 сар, баг 3-4 сар туршлаа штэ. 4 сар туршлаа. Тэгээ манайхан чинь тэгээд асуугаад дуугаас та юу зүүч чадаа, яач чадаа, наата чинь таны зүүсний цан дараа л ирнэ. Үр дүнгийн дараа нь үзье гэсэн тэгээд. Дараа нь үзье гэсэн. Тий. Тэгээ одоо манайхаас захаас ихсүүлээд хийгээд эхэлсэн байна штэ. Зарим одоо нэг туслын нэг юу байгаа штэ. Тий. Нэг туслын ингээд нэг юу ячдаг юу байгаа штэ жижиг нарийнхан. Тэрнгүүр хүртэл хийсэн байлаа штэ. Тэгээ хаанаас авд юм бэ? Одоо хаанаас авах вэ гэж асуух байлаа. Энэ ч одоо нэг юу юм бэлээ. Японы нэг Amazon-ы юунаас сайтаас захиалж авсан. Гэтэ би нэг өөрөө захиалж авах л дээ. Тэнгисийнхийг л аваа зүүцсэн юм та. Наатах гэж баг дээрдээ тавцсан шүү дээ. За ахын тэнцээд авч чана гэдэг. Тий, ахтар аатгаа гэдэг. Мөнгөд ахтар захиалчих заа дуугах та тэгвэл энийг автаа гэдэг. Баг л дээрэндээ тавцсан тий. Уучлаарай тэгсэн. За одоо ямар тэмцээний уралдаанд орох чинь та? Одоо манай бодибилдингийн одоо холбооны Монголын бодибилдинг фитнесийн холбооны 30 жилийн явуулах гэж байгаа шүү дээ. 29 дахь удаагийн тэмцээн гэсэн үг. Улсын авраг. 1 сарын 24-25-нд болох юм. Тэгээ өргөнөөр ирж үзээрэй, өргөнөөр ирж бид нарыг дэмжээрэй. Цар өрөө өргөнтэй их гал асан өрсөлдөөнтэй их гоё тэмцээн болно шүү гэдгийг хэлж байна. Үеийн тамирчид бас оролцсон тий. Үеийн тамирчид оролцсон. Тэгээ бүгд одоо дорноо бэлтгэлтэй орцсон. Ер нь бол маш шаргуу бэлтгэлтэй их байцгааж байгаа. Тэгээд энэ тэмцээн их гоё болно гэж найдаж байгаа шүү дээ. За би бас нэг хальт ярилцлаган дээр таны нэг туршлагаас нэг бас одоо залуучуудтай анхааруулга болох үүднээс те. За. Таны нэг одоо юу илэг биш ээ юу? Цэсний үйл ажиллагаа. Цэсний үйл ажиллагаа. Тэрийг би нэг таныг ярил. Ер нь хоол их чухал юм байлээ. Бас өөх тусаа их хасах тийм юм байлээ. Би чинь одоо жил гарны өмнө өөх тусаа хасаад улсын аваргаар их зузаан орсон. Тэгээд өөх тусаа хасаад нэг юуны Мистер Олимп солонгос нэг Мистер Олимп болсон аматер. Тэрэнд орох гэж жоох нервтэй тэгээд хит өөх тусаа хасаад тавьж ороод. Тэгээд явахынхаа нэг 7 хоногийн өмнө өдөөд хэвтсэн шүү дээ яасан. Тэгсэн чинь нэмлэгдчихэд яасан чи харин нэг цэсний чи үйл ажиллагаа ингэ зогссон байна. Цэсний чинь цагаар 30 гэж байдсан байж тас. Тэр чинь ходоод руу чинь өөх тос орохлоор нөгөөт нь шахаж ажиллаж игдэг. Толгоноос чинь нэгсэндээ одоодоос чинь одоод руу чи одоо өөх тос орлоо шүү дахиад хөнгө тэр нь ингэ бочин ажиллаж идэг байх нь л шахаж. Тэгээ нөгөө өөх тос орохгүй чинь нөгөөт нь гацчихна шүү дээ. Одоо нэг хүмүүс чинь хөл гар нь хуурхлаар нэг гипс чихлээ нэг оршоо бочин дараа нэг үн ингэ гаццсан байдаг шиг хэсэгтэй. Тэр шиг л гэсэн үг юм. Тэгээд балард юм байлээ шүү. Тэгэхээр нөө хамаагүй өөх тусаа хамаагүй хасч болохгүй. Тий. Тосыг бол хамаагүй хасах хэрэггүй юм байлээ. Хамгийн гол нь өөртөө ашигтай өөртөө цэвэр сайн тосыг л авч явах хэрэгтэй. Та юунаас тос авч ийн вэ? Би өглөө болгон өлөн биеийн дээр ер нь бол нэг юу авдуудын дандаа олив экстра 10 грамаар уучтай. 10 грамаар тий. Тогтмол. Тэгээд 10 грамм гэхэлэр нөгөө нэг одоо хоолны халбал байхгүй. Ганц. Нөгөө копийн албан бол 5 грамм шүү дээ. Тэгээ зарим үедээ бол 5 грамм
юу авчтэй. Шар тус. Аа. Нэг копины алба гарч зарим үедээ. Ихэнхдээ ер нь оливер экстракт хэрэгжилдэг юм дөө. Тэгээ өглөө нь нэг юу вэ? Омега 3, өдөр нь оройноос омега 3 хэрэглэнэ. Хэдийг уух уу та? Нэг нэгээр нь л очтой. Нэг л Тэ нэг нэгээр бас ихтүүлж чадахгүй шүү дээ. Яг нэг бэлтгэлтэй нэг юутэй үед чинь бас. Тэгээд хоол болгон дээр нэг хоньны сүүл. хоньны Сүүлийг нэг 10 мэд ирч би ингээд маш нэгэн хийгээ оруулчихсан. 10 хэдэн хэрчмээ. Тий 10 3 хэрчим. Хоньныхаа сүүл ингэдэг байхгүй нэг годын ингээд нарийнхнаар навчих штэ. Тэнгүүт яг годныхаа хэмжээгээр ингээд нарийнх 4 хуусдаг хоньны сүүл. Тэгээд туслалт нь уутан тэгээд хөлдөө чинь. Ийм гоцгор юм бол ш энэс арай өргөн. Тэгээ гаргаж яа нөгөөдгөө ингээд нэгэн хадмлаа ирчихлээ чинь хай сандал нэг том богоо нэг ийм хэмжээний л болно штэ. Тэгээ нэг 11 2 хэрчмээ хийгээл бүтэн өдөржингөө идэх хоолндоо штэ. Тэгж нөгөө маха ингээд гоё өөрөөр нь жигнээд ирж явахдаа дээрэс нь нөгөө сүүлээ ээжлээ. Тэгэхээр нөгөөх нь мах чэйж махны чинь аргагүй юуг нь бас дараад өгд юм. Дараад өгд. Тэгээ төрөл юм бас ногоо сайн хэрэгж байгаа хоолндоо. Та би таны дээр хоолноос сонссон л да маш олон төрлийн ногоон өнгөтэй ногоо хэрэглэдэг. Тий, ер нь 12 3 төрлийн ногоон өнгөтэй. За юу вэ нэрлэрээ та? Оо энэ чинь одоо нэг манайхаар одоо хрээний нүд гэдэг штэ. За хэрээний нүд. Тий, тэр чинь углаа цагаан буум юуг сайжруулж, цусны эргэлтийн юуг сайжруулж юм байлээ бас. Дор үрээ дээр чинь их юу юм бэлээ. Ач тустай юм бэлээ. Ногоонууд чинь биеийнх нэг хорыг гадагшлуулж яадаг. Бид нар чинь ингээд ангуулаас янз бүрийн бүтээлтэй авч тэр болгон чинь хадгалтын хугацаа гэдэг дандаа нэг химийн гаралт юм дороо явцсан байгаа шүү дээ. Тэдний чинь нэгсэн тал хорыг гадагшлуулж өгд юм байлээ. Ногоо их чухал юм байлээ. За тэгээд нэрлээ авчиг хэлсэхөө. Гэхдээ нэрлэлээр ч одоо хэцүү шүү дээ. Тэгээ улаан ногоон чинжүүгээр улаан шар чинжүүг нь хийчихсэн. Улаан шар чинжүүгийн эхлээд махаа жоохон хууран тэгэнгүүтээ юу яадаг юм. Лаврын авч хийдэг. Лаврын авч. Лимоны шүүс 100 лимоны шүүс гэдэг чинь тэрийг 10 г 20 г халбаар хийжтэй. Тэгээд нэг өөрөөр нэг лимоны шүүс чи махантаа шингээд ингээ гоё болоод байна шүү дээ. Тэнгүүт нь тэгээд яг ногоонуудаа хийгээд эхэлсэн шүү дээ. Нөгөө нэг жууцаа, шанцаа, янцаа юу вэ? За яг эднэрийг л одоо тоолох гэдэг л жууцаа, шанцаа. Гимчиний байцаа гэж байдаг шүү дээ. Цоо байцаа гарах нь хэлээ. Тэрний жижиг нь 3-аараа зардаг шүү дээ. Тэр чинь бас илгэнд их сайн байдаг шүү дээ. Илгэний үйл ажиллагаанд. Тэрийг бас хоолн дээр хэрэгэлдэг. Тэгэхээр одоо маш их мах иддэг, маш их уураг хэрглэж байгаа юм чинь. Одоо энэ ногоонуудаар л ерөнхийдөө ногоонуудаар нэгсэндээ яг хуу биеийнх нь одоо хөлс гарнаа хөлсөр бүх биений одоо юу чи ялгаж гарч байгаа. Тэнгүүр л нэгсэндээ гадагшлуулж. Бас одоо гидс дотрын гөрүүлц хөдөлгөөнийг бүх сайжруулж бүх ногоонууд чинь тус тустай өөр ингэсэн нэг үйл ажиллагаатай учраас бүх юмдаа сайн л гэсэн үг л дээ. За танд сток баярлалаа. Тэгээд тэмцээн дээр дахиж уулзъя. Тэгээ дахиад амжилт хүсье. Та бол одоо бидний бол мотивац шүү. Одоо бид нар бол одоо таныг хараад бол ер нь ичдээ шүү. Ер нь би одоо сая дахиад заалан дайралтад бас тодорхой хэмжээгээр форма сайжруулах хэрэгтэй байна. Би хийж байгаа нэг чиж авчираад байгаа. За баярлалаа. За бүгдээрээ амжилт хүсье. За.